За бүгдэнд нэг үчи мэндийг хүргэе. За өөрийнхөө нэг 6 сар ноцолдож барьсан нэг цуслангийн байшингийнхаа талаар нэг ширхэг чалдаас үлдээхгүйгээр та нартайгаа бүх зовлон жаргалыг хуваалцъя. За миний байшингаа барьж хахад алдсан юм зөндөө байгаа, онсон юм ч зөндөө байгаа. За би нэгдүгээрт нь мэрэгжлийн тийм барилгач хүн биш. Хоёрдугаарт нь өмнө байшин барьж ирсэн надад ямар ч туршлага байхгүй. Энэ бол анхны байшин байсан. Тийм учраас мэрэгжлийн хүмүүс маань надад намайг баг шүүмжлээрэ гэж гуйж байна. За тэгээд алдсан алдаануудыг маань одоо шинээр цуснантай болгож байгаа, байшинтай болгож байгаа залуус маань дандаа ололт толгойд миний алдааг битгий давтаасаа гэсэн үднээс энэ бичлэгүүдийг хийж байгаа шүү гэдгээ төрүүлээд хэлье. За тэгээд цуснантай болгож байгаа залуусын маань хамгийн түрүүнд хийдэг сонголт бол цусны газар авалт байдаг. За тэгээд цусны газрыг авахдаа миний нэг ойлгосон юм бол хэзээ ч битгий өвөл битгий аваарай. За дулааны хуулиар цусны газрыг авах хэрэгтэй. Яагаад үг гэхээр хамгийн нэгдүгээрт нь хэдүүлээ хөрсний шинжилгээ, лабораторийн шинжилгээ хийл гэж энэ ер нь ямар хөрстэй газрын гэдгээ үзэх ёстой юм байна лээ. За тэрийгэ үзчихэж дараагийн байшин барих төлөвлөгөө маань бас гарч ирнэ. За хоёрдугаарт нь за энэ газар маань цэвдэгтэй байна уугүй юу? За мөн усны сувг судаг байна уугүй юу гэдгийг заавал дулааны хуулиарт мэдэх боломжтой юм байлээ шүү. Бас намаг байна уу гэдгийг заавал дулааны хуулиарт үздэг юм байна. За энийг маш сайн анхаараарай. За хоёрдугаарт нь за зам харгуу. За зам очих зам маань ер нь ямар хүн байна? Тэ засмал замаас салаад хэр шороогоор явж байна? Гол горигт дайрж гин үү? Зундаа одоо гол горигт дайрж ивэл энэ маань үерэлт юм уу? Үерэлтгүй юу гэдэр гэдгийг эрен тойрныхоо хүмүүсээс бас асуух хэрэгтэй юм байлээ. За тэгээ өгсөр байна уу? Уруу байна уу? За өвөл застай 100 бороотой шороотой дээшээ доошоо машин тэрэг маань орц гарц яаж явахаар вэ гэдгийг маш сайн тооцоолоорой гэж хэлье. Энийг бас зарим хүмүүс маань орхитуулаад идэм билээ. За болох байлгүй гэж боддог бодол маань дараа нь бас асуудал болж мэдэн шүү. За тэрний дараа анхаарах зүйл маань бол эрчим хүч буюу захилгаан байна. За захилгааныг бол газар зарж байгаа хүмүүс маань бол маш гоёор дандаа ярьж байна. За энэ айлаас л авчин энд л ирсэн энэ шийд маань энүүхэнд байгаа энэ доор байгаа 500 м-ээс аавна гээл 500 м гэдэг бол маш хол хэмжээ юм билээ. За тэгээд бас энэ хувийн тогттой айлуудаас эндээсээ хилээл авчна гэдэг чинь бас асуудалтай. Тэр айлтайгаа тохиролцсон, тэр айлтайгаа зөвшөлдсөд бас санал нийсний үндсэн дээр тэр айл маань өгөхгүйгээ шийдэн. Тэгэхээр бас явдалтай шүү. За усын тоог бас аавна. За усын тоог бол яг мэдээж нэг 200 орой бол өсөлт мөсөлтөө өгөөд бол ямар ч заавд юм билээ. За 380 аавна гэдэг бол бас жоохон асуудалтай. Яагаад тэгэхээр туслангийн бүсэд бол хэлбэлзэл тог мог маш одоо юм хэлбэлзэлтэй ирдэг учраас бүгд л 380 авахыг хүсдэг юм байна. За тэнгуү тэр авийнх нь хязгаар одоо тулцсан ч гэдэг юм уу. Одоо айлын хэрэлцээ маш ихтэй учраас одоо зөвшөөрлөн татгалзах магадлал бас маш их байд юм билээ шүү. Энийг бас сайн анхаараарай гэж хэлье. За дараад нь бүгдээрээ нэг гүний удагтай устайгаа байвал амар гээл бүгдээрээ л нэг худаг гаргах хүсэлтэй байгаах. За тэгээ гүний худаг гаргахад анхаарах нэг хэдэн зүйлс байна. За таны сонгосон газар чинь ой модтой одоо ийм бүстэй ойрхон байх юм бол тэрнээс 500 м-ийн зайтай байж худаг гаргах зөвшөөрөл маань гарнаа. За хоёрдугаарт нь мөн булаг аршаан те гол горхоос 500-аас 1 км-ийн зайтай байж гүний худаг гаргах зөвшөөрөл маань гардыг байлээ шүү. Энийг анхаараарай. За тэгээд дээрэс нь худаг гаргах газартаагаа бас яриад за би нэг энэ төгсчлөлт нэг юм газар авах гэдэг шүү. За энд одоо ус гаргахад ер нь ямар вэ? Хэр эрүүл хөрстэй вэ? Хэр гүнээс ус гарах вэ гэхээр олон жил хийсэн газрууч чинь маш сайхан зөвлөгөө өгд юм билээ. За наа чи нэг төдөн метрээс ус гардыг шүү гэсэн өөртөө баримжаатай байд юм билээ. За тэрийг асуусан байхад бол гимгүү шүү. За тэгээд тэрний дараа нь хэдүүлээ газар авахдаа бас нэг зүгээр нэг бодоод өнгөрчөхөд илүүдэхгүй нэг юм нь. За чиний авж байгаа газартай чинь ойролцоо таны хамаатан садан найз нөхөд чинь байна уу? Энэ бас их чухал юм байна. За хэдүүлээ за нэг гоё газрыг нь сонгоо уулын мохорд очдөг тэнд ганцаархнаа байгаад байхаар бас хэцүү. За нэг ойрхон нэг хамаатнахт чинь байж үл нэг орж гараад хөөзөр тоглох, даалуу тоглохоос эхлээд за айл нэгнийхээ байшин савыг эзэнтэй байгаа хүний иргэн гэдгээс эхлээд маш их хэрэгтэй юм байлээ. За болж өгвөл тэгээд нэг найз нөхдөөрөө хамаатан саднаараа 3-4 айлаараа нийлээд 1-2 айлаараа нийлээд газар авах юм бол бидний байшин барих ходог судаг гаргах одоо энэ зардууд бүгдээ 1-2 дахин хэмнэгдэнэ гэдгийг анхаараарай. За хамгийн сүүлд найзах нөх зөвлөгөө. За хөдөлгөөн гоё газараа ингээд сонгоод авчлаа гэж бодоход айлуудын дунд байна уу те? Эсвэл ганцаараа юм сондгоо байна уу?
гэдгээ бас үзэх хэрэгтэй. Тэгээ дээрэс нь уулын нөмөр газар байна уу? Уулын нөмөр тэгээ дээрэс нь нар хэр удаа үзэж байна гэдэг чинь бас их чухал шүү. За тэрийг бас маш сайн баримтлаарай. За дараагийн өгөх зөвлөгөө нь. За тэгээд найзхан дараагийн өгөх зөвлөгөө газраа сонгохдоо аль болох уулын нөмөр, модны нөмөр одоо газрын нөмөр газрыг сонгороо. Тэгэх юм бол илүү дулаахан байд юм байна. За тэгээд дээрэс нь нарлуу харж байгаа урагшаа харах байрлал бас маш чухал юм байна. Өдрийн хэдэн цагийг одоо шингээд юм бэ гэдэг чинь бас их чухал шүү. За энийг дараа нь бас дэлгэрүүлж ярина. Энэ дээр бас анхаарал үлдээрэй. За тэгээ хамгийн сүүлд өгөх зөвлөгөө нь цуслангийнхаа газрыг авахдаа за чи цонхороо юу хармаар энэ террасн дээрээ суугаа байжхдаа юу хармаар байна гэдэг чинь маш чухал. Хоёр айлын дунд нэг газар авчдаг, айлын хашаа хараад байдаг. Эсвэл нэг том байшингийн хана хараад байдаг, тэ? За айл эсвэл нэг айлын 0 чарах гэдэг байл айгүй хэцүү шттэ. Тийм болохоор цонхороо юу харах вэ гэдгээ маш сайн бодороо дотроо ургуулсан бодоо төсөөлөөрэй. За тэгээд дээрэс нь эргэн тойрны хөршүүд нь ямар хүмүүс байна гэдгийг бас судлаарай. За хөгшин настай хүмүүс их байна уу, хүүхэд багчууд их байна уу, залуучууд их байна уу, шоуд тийм үү, архитаар сууж хэрэг зодон гард юм уу гэдгийг хажуугийн хамгийн ойрхон дэлгүүрийн худалдаж шигчтэй нэг 5 минут буу алхад л бүх мэдээлэл авах боломжтой шүү. За эдгээр зүйлсийг анхаарад газар сонголтоо зөв хийгээрэй залуусаа.